Сонсогч та бүхэнд явж мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны давгаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаа яриатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 28-ны даваа гарагийн дугаар шуудархад бэлэн боллоо. Студид хөтлөгч Цанцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Mobicom шагналтай код урамшуулал мөн амар амгалан аюулгүй орчин амгалан эдинс хамтар ажиллаж байна. Шонхруудтай үчимдийг хүргэе. За бүгдэнд нь үчимдийг хүргэе. Манайхан тулаанд бэлэн л үсттэй. Билээ. Та билүү? Билээ. За болж байна. За болоо. За өнөөдөр даваа гарагт дотор сүнсийн тухай түүхүүдийг танилцуулдаг. Нэвтрүүлгийн ямар түүх ярихад авчихсан дүрдээ. За өнөөдөр ярих түүх маань бас хоёр хэсэгт хуваагдаж байгаа. Би өнгөрсөн ланхт тусалсан те. Ер нь сонирхолтой түүхүүд маань их урт байгаа даа. Тэгэхээр хувааж оруулахаас өөр аргагүй гэд. Тэгэхээр өнөөдөр сүнстэй дэлгүүр гэдэг түүхийн нэгдүгээр хэсгийг та бүхэнд танилцуулна. Тэгэхээр ер нь бол нэг юм дэлгүүр тэ холбоотой л одоо сүнс гэх юм уу? Дэлгүүртэйгээ сүнс юм уу? Байгаа гэж хэлэхэд бас хэцүү. Нэг ийм яриа байдаг штэ. Оршуулгын аслалд явчаад шууд гэртээ очихгүйгээр аль болох ингэж гадагш одоо өөр газраар тэг явж байгаа гэдэг шиг явж байгаад ирээрээ гэл нэг тиймэрхүү яриа байдаг штэ. Тэрнтэй адилхан солонгос гэж ярьдаг. Хэрвээ одоо оршуулгын аслалд орсон бол ядчил дэлгүүр орчоод ирээрээ гэж ярьдаг. Тэгэхээр нэгсэн одоо дэлгүүрт төр сүнс үлдээх гэдэг штэ. Тэгэхээр яг тэнд байдаг сүнс гэхээсээ илүүтэйгээр одоо нэг юм орж гарсан ч гэдэм хүмүүсийг дагаж ирсэн нэг тиймэрхүү сүнстэй холбоотой л түүх гэсэн. Хүндээ дагаж аваад дэлгүүрт үлдсэн сүнсний түүх. Уулчтай нэлээ олон сүнснүүд оо. Нэг биш нэлээ олон сүнс лээ. За. Би тэгвэл шууд түүх рүүгээ орчихъя. Тэгээд зарингийн ич дээр аврагдсан. Түүхийг хамгийн эхлээд нь хүргье тийм ээ. За сайн ноёнхан аймгийн Эрдэнэт өргөч засгийн хушуу одоогийн Увс аймгийн Тис сумын нутагт Сангийн далай нуур гэж байдаг. За тэгээ үзэсгэлэн тэр нуурыг бараадаж нутгийн өөлж түмэн өвөлцөнгөө өнтөө 50 үнд өрсөөр өнөө хүрсэн байна. Нуурын динжээр эдэр заллав хүдэрч хэрэг ирлодон унаа морин эцэн үү яасан алгуурхан сажлаад явж ижилтэй. Яасан гэхээр 3 хоногийн малын ирэлд хатаж явна юм байна. Зуны халуунаар зулаа дээрээс нэвт өнөхөд лодон Сангийн далай нуурын зэгстэй хөвөнд хөвтөж эцэд цуцсамаар альжаа чилэрхсэн бие амраан хэсэг дуг хийжилтэй. Тэгтэл нойрон дунд нь морин төрөглөх шиг болоход нь сэрвэл хийн цочоод сэрвсийгэд цочингуудаа өндийгөө суучиж. Тэгтэл нуурын эзгүүд динжид ганцаараа морин шимт ногоо ургамал хошууга дүрсэн хിവэрэл харагдчихэж. Ихэд гайхсан л одон өндийж зэгс шагшуурганы завсар зайгаар ажиглан харц суутал нуурын хөвөөний ногоон зүлэгтэй эрэгтэр залуу сайхан биеийг гайхуулсан гоо бүсгүй тунгалаг уснаа нүрээ толтоод үсээ самнаад сууж байгаа нь харагдаж лтэй. Лодон залуу хүний зүнгөөр бүсгүйг улам лавшруулан "Гүй энд одоо юун бүсгүй сууж идэх юм бол таа" гэд нэлийн сонирхож эхэлсэн байна. Тэгээ бүсгүйг ажиглаад байсан цэцгийн дэлбээ мэт ягаан уруул бодлогшингүй хар нүдтэй хасын цагаан царай за хараад лав нусаг усандаа үзэж хараагүй хүүхэн болохыг нь мэдсэн байна. Гүй манай голын хідэн охид бүгд л мал гуйтай хөөцөлцөөр нар салхинд онгож ганцсан бор юмнууд л явдаг та. Шүн зүүдэнд ормоор туурга нэвт тояатай гэр нэвт гэгээтэй энэ гоо бүсгүй чи хэний хинсэн бэлээ гэд ойр холын нутгийн хамаад ботсон боловч санаанд нь энэ лусын дагн мэд гоо бүсгүйтэй айл сэтгэлд нь юусоо буугаагүй юм байна л да. Ингээд Сангийн далай нуурыг өөрийн дагинтай гэж ярьцгаадаг буурлууд юу гинэт ухаанд нь буугаад лодон морио хөтлөн зэгсэн дотроос хоолоо засан гээд гартал нөгөө хүүхэн усхийн болсноо шар хамбан дээлээ намруулан гунхалцтал алхасаар өндөр хээр морин дээр очиод жолоог нь хуммордоод бөмбөлцтөлж ороолуусаар баян харихныг чиглээд яваад өгч. Энэ хоромхон цуурыг явдалд балмагцсан залуу сэхээ орон эцэнхий зээрд мориндоо мордоод бүсгүн араас угас хийтэл амарч тэнгэрсэн морин амгаа даран улаан тоостой араас нь дахиж өгчлээ. Ингээд лодон баян харихны хөтөл дээр гараад ирэхэд гоо бүсгүй аль хэдийнэ даваад сураггүй алга болчихсон байж. Лодон даваан дээр буугаад эргэн тойрны дурандвал ойр хавьд нь морьтой хүний бараа юур алга. Харин эр сурал болж зунжангаа шармахтанд хатаасан хитэн атаа олж аваад нөгөө өдийгээ туусаар гэр өдөө буцсан юм байна л да. Лодон тэр юр бусын гоо үзэсгэлэнтэй хүүхэндээ Сангийн далай нуурын хөвөнд таарлцсан ч биечлэн уулзаж чадаагүй дэ ихэд харамсаад "Күхээ очиод уулзчихгүй яавтаа" гэд бөөлөн болж л дээ. Тэгээ энэ тухай гэртээ очиод ээжтэй их л амжилтлан ярьтал ээж нь баян хайрхан минь. За чи хүнд битгэл яриараа да. Тэр чин Сангийн далай нуурын эзэн байгаа юм. Эгэлжирийн бид мэтийн хүмүүс тэр бүр харагддаггүй гэсэн. Санаа цайлган зүв бодолтой болохоор хүүдмэн л харагдаж буян тээжилтэй. Үгүй миний хүү чих хацтай юм а да. Эр хүн нуурын эзнийг үзвээс бүсгүй хүний дүрээр хуйлж эхнэр хүүхдийн заяад хүрчдэг юм гинлээ.
Им хүн үзвээс ирэх хоймор тэтгэж сайхан аль болдог гэж хууч чөлхөө өртгөл юм. Миний хүү дотроо л залбирч аваарэ. Олон долоо хүнд бүү хэлээрэ гэж 77 үг захиж хэлсэн байна. Ингээд лодон эрс цэргийн албанаас буугаад 2 жил болсон ч гэсэн ээжтэйгээ хоёулахны амьдарч байгаа болохоор ээжийнх нь олон үг сэтгэлд нэн тааламжтай сонсогдсон байна. Гэвч ээжхүү хоёрын энэ нууцлаг ярианаас хойш 10 ч хонолгүй лодон эмнэг шахуу зээрд үрээндээ чирэгдэж үхсэхийн даваан дээр л яваад очиж гин. Ээж нь бүр гаргаа аваад нутаг усны нэртэй хувилгаанд очиж 9 цагааны билетл хэмээн гундан цагаас сэрэх алт цэнхэр хадагтаа өргөж хүүгээ асуусан юм аа л та. Гэтэл нөгөө хувилгаан зайран цам майдар харааж үчийн бүрийгээр цав сор залж нэгэн шүнийг үтсэн байгаа. За ингээ маргааш өглөө нь лодонгийн ээжийг авахт нь хилжилдэ. Гүй хүүд чинь лусын дагны хорлол хүрсэн байна. Сангийн далаа нуурын хөвөөнд 15-ны сар чанхтэр чандамалж байх үеэр очиж тарин шингээсийн энэ цацлахыг нууранд өргөөрөлдөө. 408 зохист сүслэм өргөж лусын дагныг эрүүл сарвал болгож өгөөч гэж олигтойхон шиг гуй гэж хэлээрэ гэд явсан байна. Ингээд лодонгийн ээж ч гэсэн зайрангийн хэлснээр хүүгээ дагуулan нуурын хөвөөнд очиж ёс чагийг нь биечлэн гүйцэтгэж. Тэгтэл алганы хий харагдам шахуу 15-ны сарны гэрэлд нуурын ус гинэт хуйлранд цалгилж алсад морд өрсөх дуулцсан байна. Лодон зэгс шууган завсраар харах гэсэн боловч ээж нь хориглоод "Күчи балгим чамд зөндөө захиж хэлээ бидтэй" гэнэлээ хоригулж. Тэгээд мэддэг хідэн майнаа уншиж хүүгээ сүхрүүлэн суулгаад ёор хөдөлгөж өгсөнгөө. Нилээд удасны эцэст хос цагаан хүн гангансаар дээгүүр нисэж өнгөрөхдөө хүүгийнх нь хормоод сүүтрийн авнаган оцсон байна. Зайрангийн айлдсан бүхэн ёслон бүтээжэд олооч хонолгүй лодон орноосоо ч босч овоо сайхан тэнхрээд ирж. Тэр намраа лодон цэцэрлэг мандал уулын хушуу руу хідэн ат хөсөглөн жин тээж давс хужир арилжгаар яваад буцаж ирэхдээ хангаа нутгийн охин сарна хэмээх бүсгүүтээ дэр нийлүүлэн ханилахаар тохирлцсон юм байна. Хойтон зун лодон өөрийнхөө гэрийг барьж хангаагаа охиноор өрхнийхөө осрыг татуулж даалгарсан ээжигээ баярлуулсан юм байна. Тэдний хормон залгацсан хувилгаан зайран хэлэхдээ нөгөө зайр навирсан юм аа л да зайран. За, лусын дагныг анх мөрөөрөө явж байхад лодон хөхөөж сандрахснаас лусын хаан уурлаж хүүхч нь алах шахсан гэж мэрэгт төлгөнд бууж байсан. Түүнийг илааршуулж шүнжин сор майдар зассан минь ёсоор болж лусын охин та нарыг ивэлдэ авч сайн сайхан өрөөлтөд учруулсан юм байна. Жил бүрийн 15-ны сар гарах үеэр эдээ будаатай сангийн далаа нууранд очиж өргөж өрөөж байгаараа л да. Тэгвэл сансан бүхэн ч ёсчлон бүтнэ гэж захисан юм байна. Түүнээс хойш увсын тисийнхэн сайн яваа санааных сайхан амьдрах заяаных гэдэг бэргэн сургаалыг уламжлан дагаж сангийн далаа нууранд сар бүрийн 15-наар очиж өргөл мөргөл үйлддэг жамтаа болсон гинэ. Тэгвэл ийм учиртай байсан биш тий. Тэгэхээр бас сонирхолтой юм тийм ээ. Нөгөө нэг уул усны эзэтгэл байдаг да. Тий. Сайн яваа санааных гээл угаасаа бид нэр ярьдаг шүү дээ тий. Тийм л юм байна. Заавал хамтраач танилцуулаад хөргөжлүүлэн дараагийнхаа түүх рүү орно. За, Mobicom шагналтай код урамшуулаар хамтран ажиллаж байна. Тэгэхээр та найзтайгаа хамт дататай болмоор байна уу? Шагналтай код урамшуулал эхэлж гисэн явж байна. Mobicom-ийн хэрэглэгч бол Mobicom application руугаа ороод өөрийн урилгын кодоо найз руугаа илгээж дараа төлбөрт за эсвэл хосолсон багц руу шилжихийг бас урих боломжтой байна шүү. За, найзт нь таны кодыг ашиглан багцаа ахиулвал танд 5 ГБ одоо дата гэсэн үг. За, найзт танд бүр 15 ГБ дата билээлэх юм байна. За, ингээд л хоёулаа датагаар бол мэдээж бэлхэн авчна гэсэн үг шүү дээ. За, тэгээ олон найзаа урих тусам дата тань нэмэгдэнэ. Тэгээ яг одоо найз руугаа урилгын кодоо илгээгээрэй манайх. За, олон урих тусмаа л 5 ГБ нэмэгдээд байх нь тэгээд өрсөн найз нь бол 15 ГБ дата ингээ аваа өнгөтч. Тундаггүй бэлэг байна тийм ээ. За, тэгэхээр Mobicom-ын дугаараас бол 2222 лөө. За, өөр операторын дугаараас бол 1822 1822-оос залгаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа хамтран ажилласан Mobicom шагналтай код урамшуулал хамтран ажиллаа. Баярлалаа. За, хөгжлөлтөнд дараагийнхаа түүхийг үргэе. За, дараагийн түүх нь болохоор уулын сүнс гэж байгаа. За, энэ болохоор ойрхны түүх байлээ. За, одоогоос 2-3 жилийн өмнөөс Чингэлтийн 6 буудлын баруун талын уул хаваар нэгэн үл таних эмэгтэй шөнийн цагаар үе олон хүндч харагдаж үзэгдэх болж л дээ. Энэ эмэгтэйг нүдэрээ харсан хид хідэн гэрч байсан бөгөөд тэдний зарим нь түүнийг дагаж давхиж яваад хий ямтай уулзраад буу юм болсон юм байна. Тиймээс шөнийн цагаар үе үзэгддэг энэ эмэгтэйг бодит хүн биш ээ. Хин нэгний сүнс юм байна гэдгийг хожуул ойлгосон байна. За, бүр ойлгоо зогсохгүй хэний сүнс болох түүх намтрыг нь хүртэл араас нь их сурсаар хагаад мэдэж авсан юм байна.
Гэтэ энэ бүсгүй нь болохоор ямар төвхтэй гэдгийг хүргэе. 1990-ад оны дунд үед ганцаараа ярьдаг нэг царайлаг бүсгүй гинт тодроод бараг л хүн болгон амандаа шуугчл байсан юм байна л да. Тухайн бүсгүй соц нийгмийн үед намын төв хороонд томоохон алба хашдаг байсан нэг том даргын ганц охин байхдаа их хэл тансаг хангалуун сайхан амьдарч исэн юм байна. Гэтэл Монголд ардчлал хувьсгал дэгдснээр томоохон албан тушаал хашдаг байсан дарга аав нь суудлаасаа бууж л дээ. Ингээд эннээсээ болж аав нөгөө дарга байсан учраас сэтгэлийн хямралаа дийлэлгүй нас ороод харин ганц охин инх соёл нь үнсэнд хаягдсан шалт шиг харж хандах хөнгөөр ганцаараа хоцорч иж. Сүүлдээ инх соёл архинд орж эхэлсэн маа. Ер нь л энэ тэнд уугаа сууж идэг болж. Тиймээс байр орон сууцаа зараад Чингэлтийн 6 бодол хавцаа хашаа байшинд амьдрах болсон маа. Ер нь бол бүгднгээр нь л уугаад идцэн л гэсэн. За чухам яг энэ үеэс л инх соёл архийг шил шилээр нь цааш харуулдаг гэсэн бөгөөд согтох болгондоо ганцаараа учир нь олдохгүй илгий балаа имэрж хав орийнхоо хүмүүсийн нүдийг нь бүлтэлцүүлж чигийг нь дилдэлгэж ихсэн маа. Гэхдээ яриад байгаа юм хинч ойлгохгүй юм байна л та. Ямар сандаа л өөр дөрөг хороодын зарим нэг хүн болохоор энийг Чингэлтийн 6 буудалд ганцаараа ярьдаг нэг хүүхэн байдаг гэсэн. Нэг шил арх аваад очиход л бол тэгэл харчих юм шиг байгаа. Тэгээ тэр хүүхэн чинь хачин замбраагүй юм ярьж хав ойрохныхоо бүр гайхшралд оруулдаг гин гэд хоорондоо ярьцгааж инх соёлынх руу арх бариад л гүйдэг болж л дээ. За ингээд мань эмэгтэй энэ залууг очиход нэлээд согтуу байсан бөгөөд авчирсан архинаас нь 2 стакан татсныхаа дараа болохоор Монголын улс төрийг чөтгөр аваасаа илээ. Финляндийн нийслэл Осло мөнж гой хот шүү. Дахир хадаас эртнээс эрэлт хэрэгцээтэй бараа байсан шүү дээ. Үгүй нодон бит хоёр арангаан хоргийн тогоонд очдог юм байна. Хамрын нүх битүү үед хүүхдийн амьсгалд сааттай байдгийн гинлээ. Америкт мотоциклийн үн өсөд байдаг. Өгөөдийн төрсөндөө өчтөр манахаар ирээд явсан. Үгүй тэр алид тэр лада машиныг аваад өгтөө. Гих зэргээр учир утга нь юуж ойлгохдохооргүй юм ярьж гисэн бөгөөд сүүлдээ надаас лада машин ихэж амар заяа юусоо үзүүлсэнгүй. Үгүй тэр машин хаан жоохон буу мэд. Би тэр машиныг нь аваагүй шүү дээ гэж учирсан боловч өвдөөс цамнаж уурлаад чи аваа үсттэй чи яг авсан. Чингис хаан ядаргаанд ялагдшгүй. Банкны хуулиар бол зээл өгөх боломжгүй гэж надад улаан хувьсгалж доржгоо хэлсэн. Энэ өхрийг хараач ээ. Оддын үүрмэг усанд унаж ойролцоох төглийн жимс хяарсан. Гэдэл өөдөөс ойрлоо тайрчихсан. За би ч бүр айсандаа бушуухан гарахын төс болж ирлээ. Энэ цагаас хойш 3 жилийн дараа шоронгоос суллагдсан 3 итэд инх соёлыг гэрт нь очоод одоо согтоож агаад унгамж ээлжлэн хүчрхээснийхээ дараа амь насыг нь бүрлгсэн гэдэг мэдээ дуулдаж ирсэн юм. Гэхдээ тэгээд ч нөгөө хүний л зандуу инх соёл бүсгүй орс сургуу тас мартагдсан л та. Гэтэл 2000-ад оноос эхлээд Чингэлтийн 6 буудлын баруун талын уул хаваар түүний сүнсэн үе үзэгдэх болсон байна. Энэ хавьд амьдардаг ганц үг гихч залуу бүрхий болсон хойно автобуснасаа буугаад гэрлүүгөө явж байсан юм байна л да. Тэднийх бараг уул хавцаа дээд талаасаа 3 дахь хашаа байшинд байдаг байж. Тэгээд гудамж өгсөөд алхаад явж байсан чинь явсаар байгаа хашааныхаа гадаа яртал хаалган дээр нь нэг үл таних бүсгүй зогсож байсан гин. Харахгүй байсан учраас царай зүс нь юусоо ойлгохтой харагдаагүй мэн л да. Харин хараад байсан цагаан даашинцтай, өндөр өсгөтэй гуталтай, 2 хүрхэн урагшаа төмбөөс их л аятайхан хүүг харагдсан ба. Тэгсний тэр бүсгүй эргэж харж ганц хүүг хандаад "Хөөе, надад эрэгтэй хүн хэрэгтэй байна л да. Хоёлаа манад очих уу?" гэж хэлсэн байгаа. Тэгэхэд ганц хүүхийг тиймч гэж үгүй ч гэж хариу үг хэлхийн завдлахгүй. "Чи олон юм яриадлахгүй дуугуул намайг дагаад яв. Чи надтай байх ёстой." Гэд уул руу чиглээд л алхачих. Гайхсан ганц үг түүний хойноос өөрийн мэдлгүй дагаад алхсан бөгөөд гүйцэж очоод гараас нь атгах гэтэл мөнөөх хүүхэн нь гараа оогт бариулахгүй цухтаагаад ажилтээ. Уул нь нэлийн өндөр тулаа ганц үг учиргүй амьсгаадаж хий дэмэл нөгөө хүүхний барааг хараад хойноос нь гүүх шахамл яваад ээж. Тэгээд уул руугаа матсааргаад уулын орой дээр гарч ирсэн байна. Тэгтэл өмнө нь явсан нөгөө хүүхэн нь хайшаа ч юм орс ураггүй алга болчихсон. Гів гинтл нүдэн дээр нь алга болчихжээ. Тэгтэл ганц өх гайхаад ийш тийш хахартал юу ч байгаагүй мэн. Бүр аргаа орсонтэй хөөе чи хаана байна гэж хашгирсан боловч ямар ч хариу дуурсангүй нөгөө хүүхэн ч харагдсангүй. Яг энэ үеэс нь л учиргүй хайгаад уулын өрөө хар хурдаар гүйсээр хагаад гэртээ арай гэж ирсэн баг. Ингээ маргааш нь ганц өх босон явдлыг найз нартай хэртэл нөгөөдөл нь огт үнэмшээгүй мэн л да. Ганц өх өөрөө ч гэсэн эргэлжиж орхисон бөгөөд харахуушин хүүхэн дагаж уулын оройгод гарснаа. Би одоо зүүдэлсэн ч юм болов гэж эргэлзэхэд хүрсэн байна.
Тэгтэл яг эндээс хойш 3 хоногийн дараа ганц өхний найз Баяр Магна нүд нь орой дээрээ гарчихсан амтан түүн дээр гүйж ирээд за андаа чиний яриад идэх чи үнэн болж хувирлаа. Би уурч нь бүр өөрийнхөө биеэр мэдэрсэн гэж бодчих. Гэхдээ чам шиг зүүд байх энэ төр гэж өөрийгөө хуурахгүй шүү. Яг л боссын явдал. Чамтай нөгөө нэг цагаан таашинцтай өндөр өсгийтэй гуталтай хүүхэн таарлцсан гэж ярьжсэн да гэхэд ганц үг. Тийм чи бас тэрийг харсан юм уу? Гэхдээ байрч авч чадсан юм уу гэж асуусан маа. Тэгтэл нөгөө найз Баяр Магна нь юм байрч авах уг нь тэр эхлээд намайг үтсэн байхгүй юу? Би ч яах вэ? Тэгээд боломжийн хүүхэнтэй хамт бай гэж бодоод л араас нь дагаад уул руу гүйч гисэн. Тэгээ амсгаацаар агаад нөгөө уулын орой дээр гарч иртэл нөгөө хүүхэн чинь кив гинтхэн нүдэн дээр алга болчихсон. Тэр үед би чиний ярьсныг гинэс санаад айх шиг болоод бушуухан гэртээ харсан гэж хэлсэн маа. Ингээд мань хоёрын санаа нэгдэж л тээ. Энэ тухай найз нартай хэртэл цаадуулан бас юусоо итгээгүй юм байна. Ингээ ганц өх Баяр Магна тэргүүдээ 5 залуу тэр шөндөө нөгөө хүүхнийг олж харахаар хамгийн дээд талын айлын хашааны хавцаа ирцгээсэн баа. Ингээ шүн нөгөө хэд чинь шөнийн 3 цаг хүртэл нөгөө хүүхний гарч ирэхээ хүлээсэн боловч юусоо гарч ирээгүй юм байна. Гэхдээ ер нь чөтгөр шулам хий үзэгдэл олоолаа байгаад огт үзэгддэггүй харин ганц нэгээр яваа хүнд үзэгддэг тал бий л дээ. Гэтэл мань залуус бүгдээрээ хүлээж суугаад л мань эмэгтэйг л бөөндөл олоод харна гэж бодсон юм шиг байна. Ингээд нөгөө 3 найз нь ганц үг Баяр Магна хоёр руу даапаасан маягаар хараад та хоёр одоо бүр байс хийтлээ хуйлдаг болчоо юу. Шаал дэмий юмд хууртаж хайр нойроо алдчихлаа. Гэхдээ Баяр Магна сэхэ авч хөөе. Ер нь чөтгөр шуламжийг хизээ олон хүнд харагдчихсэн юм. Та нар тийм л зоригтой юм бол ганцаараа арахгүй юу? Ерөөсөө нэг нь энд үлд. Тэгээ маргааш амар сэтгэлдэлтэй байх гэж харъя л да гэсэн байгаа. Ингээд тэд хоорондоо зөвшөлцөөд инкватор гэгч залууг үлдээхээр тохирлцсон юм байна. Нөгөө инкватор нь их л их зоригтой хүн болж нөгөө өдөхөө өмнө харагдах гээд. Тэр мөн хүүхний чинь гараад иртгэл юм бол би шууд саваадаад унгаач ингээд гартаа барьсан нарийнх модоо далааж бариад бөөн сүрийг батруулсан юм байна. Ингээ инкватор үлдээд ердөө 30 минут болж байтал цагаан даашинтай хүүхэн өмнө нь зогсож байхан тэр. Инкватор түүнийг харангуутал юу нөгөөс хаваад нь барина гэдээсэн зүрхэн зогсож шахсан ба. Нөгөө эмэгтэй мөн л нөгөө хилдгээрээ хэлсэн баам л та. Чи намайг дагаад уул руу гарахгүй юу? Тэнд 3 залуу байгаа. Намайг тэд нар хүчинтэй гэж байгаа. Тос болооч. Намайг тэднээс аварчгал та гэд өөдөөс нь төгсөн ба. Инкватор тэр хүүхнээс зүхтаа гэсэн боловч хөл гар нь өрөөсө хөдөлж өгсөнгөө шууд л газар тэрэ ухаан алдаа унчиж. Ингээд үүр цайх үед сэргээд хартал эргэн тойронд нь юу ч байсангүй. Мань залуу хар ордоороо гудамж уруудан ганц үхий хаалгыг балтаж гарсан байна. Ганц үгч төдөлгүй гарч ирсэн бөгөөд инкватор түүнийг дагуулan найз нараа нэг нэгээр нь дуудаж гаргаж ирээд за нөгөө ганц үх нямдаа хоёр яриад байсан чи өстө үний юм байна. Би тэр цагаан даашинстай эмэгтэй харангуутаа л ухаан алдаа унчихсан. Тэг юу гэж хэлсэн гэж намайг 3 залуу хүчин тихэд байна. Тус болооч гэж надаас гуугаад байсан. Өнөө шөнө төгсөө дармаа хоёрын нэг нь тэр газар очиж үзээрэй. Тэгэд өнөшөх баха. Гэхдээ 3-3 хүн яриад байгаа юмд төгсөө дармаа хоёр аргагүй л итгэсэн байгаа юм л да. Гэвч тэр шөнө төгсөө ганцаараа мөнөх газар очиход нь нөгөө үл ойлгохт хүүхэн гарч ирэх байгаа. Гэтэ чөтгөр шулмс гэх чинь зарим хүнд харагдаад зарим хүнд харагддаггүй. Тэгэхээр үүнээс хойш 3 хоногийн дараа дармааг очиход нөгөө хүүхэн харин гарч ирсэн байна. Инкваторд ярьсан зүйлийг дахиад ярьсан маа л та. Дармаа түүнийг харангуутаар шууд цугтаацсан маа. Харин түүний хойноос нөгөө хүүхэн нь чи надад тусалж л да. Над руу 3 залуу дайраад байна гэд хашгирсаар үлдсэн байна. Залуу сүүнээс дүгнэлт хийгээд хэдэн жилийн өмнө шоронгоос суллагдсан 3 этгээдэд хүчирхийлүүлж нас орсон инх соёл бүсгүн сүнс ээж магадгүй гэж тааварсан байна. Мань хүүхний сүнс идэггүй зарим шүн үе үдэгддэг гэгдэг бөгөөд дээрх 5 залуугийн ярианд нэлээ олон хүн итгэсэн юм байна. Тэгэхээр одоо харамсалтайгаар амнасаа алдсан л юу сонсож гомдолтойгоор л. Тэр нэг яг нэг ийм түүх сонсч санагдаад байгаа юм бас нэг ийм юунээс болж амиа алдсан эмэгтэй сүнсгээд тэг манай сонсогчийн бичсэн түүхэн дээрсэн баха. Магадгүй утсан газарт нь дараа нь ингэ судлаадсэн чинь тэнд амнасаа алдсан эмэгтэй сүнссэн гээд. Тэгэхээр яг л нөгөө яаж амнасаа алдсан те тэр хүрэл үлддэг. Тийм аимшигтай нас урсан учраас өсч их сансан л байна те. За дэмжээлагчаа танилцуулаад урагшлуулъя. Нэвтрүүлгийн дэмжээлагчаар Минопос. За Минопос бүх төрлийн барьцаагүй шимтгүүлгүй шуурхад зээл олгохоос гадна хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиос суурилсан Монгол орн даяар хамгийн өргөн сүлжээтэй цэнгийн удаан барьдаг олон улсын стандартад нийцсэн. За тэгээ нэгдсэн нэг QR системтэй бүх төрлийн цахим хитвч бүх банкны карт уушгаас гадна Apple Pay, Union Pay, WeChat-аар төлбөр хүлээж авдаг ухаалаг пост төхөөрөмж байгаа.
Олбот хотсын дугаар 1811 22 1811 22 гэсэн дугаар холбогдоод лавлаж болох нэ. Нэвтрүүлгийн дэмжигчаар минь бас байлаа. Баярлалаа. За хамтаа сонсогчдоо баярлалаа. Японд чинь эрэгтэй сүнс хүртэл байна л гэж байна. Тэг янз байдаг л үлээ тийм. Яг үнэ. За дараагийн төвхөр орцгой сүнстэй дэлгүүрийн 1-р хэсэг. За Солонгост ямар нэгэн оршуулгын ёслолд орвол гэртээ шууд харилгүй ядаж дэлгүүрээр ч болтгоо орчход харж байх хэрэгтэй гэд яриа байдаг. За нэгсэндөө сүнс наадлаа гэхэд өөр газраар явж төөрүүлээд жинхэнэ очих газраа мэдэгдүүлэхгүй байх арга гэж хэлж болно л доо. За гэвч өнөөдөр ярих түүхийн эзэн баг байхад нь эцэг их нь энэ тухай ярихад нэг сүртэй зүйл боддоггүй гэж. Яг нь оршуулгын газарт очисон хүмүүс дэлгүүрээр дайрлаа гэхэд дэлгүүрт үлдсэн сүнснүүд хайчдаг юм болоо гэж халт бодож ирсэн удаа бол бий. За тэгвэл өнөөдөр уг бүсгүй дэлгүүрт цагийн ажил хийж эхэлснээр тохиолдсон аимшигт явдлын тухай ярих нэ. За бүсгүй 20 нас хүрдэг жилээ их сургуульдаа явангаа хажуугаар найс нөхдөөгөө ууж идээд их л орж гардаг байж. Тэгээ эцэг эхээсээ авсан жаахан мөнгө нь хүрэлцдэггүй байсан учраас сүүлдээ цагийн ажил хайж эхэлж л дээ. За гэвч өдрийн цагаар сургуульдаа явах шаардлагатай, даалгавар, хичээл ном, бие даалт гэдэг завгүй байдаг. Олигтой хийж хайлжил олдсонгүй. Тэгсэн нэг найз нь "Гүй чи дэлгүүрт шөнийн ээлжинд ажиллаад үзээчтэй" гэж санал тавьж. Учир нь бүсгүй шүн олигтой унтсан байхгүй, найс нөхдөө гарч орсоор угаад үүр цайлгадаг байсан учраас найз нь "Угаасаа чи өглөөгөр унтдаг юм чинь шөнийн ээлжинд ажиллахад яг тохирно штэ" гэж хэлж. Дээрээс нь тэр найз нь зуны амралтаараа өмнө нь цагийн ажил дэлгүүрт хийж исэн туршлагатай байсан учраас бүсгүйд хандан "Дэлгүүрт ажиллавал хаягдал хоолж гарна, чи тэрнийг нийцчих болно штэ. Тэгээ энэ хаягдал хоолгодог нь юу хэлээд байгаа. Хугацаанд дуусна хоолоод хэлээд байгаа. Тэгээ хоолны мөнгөө ч гэсэн хэмээн чинь бас шөнийн ээлжинд гарахаар үйлчлүүлэгч нэх их биш. Чи цэвэрлэгээ хийчихэл хангалттай амарч болно штэ. Нэх ажил байхгүй гэж хэлж. За бүсгүй ч нээрэл дэлгүүрт шөнийн ээлжинд ажиллах ашигтай юм шиг байна гэж бодож. Тэгээд ажил хайж явсаар дотор байрных нь ойролцооныг дэлгүүрт цагийн ажилчин авнаа гэсэн зарыг олж харж. Тэр дэлгүүр нь бүсгүй сурч байгаа сургуультай их ойрхон архины газруудаас хол хөвчлэн нэг өрөө байрнууд байрладаг тийм хороол үйлчлээ. Яг сул тал гэвэл жаахан харанхуй талдаа гэхдээ ажиллах нөхцөл нь 7 хоногт ердөө 2 өдөр шөнийн ээлжинд л ажиллах ер нь их таатай нөхцөлтэй байсан юм. За тэг бүсгүйч бөөн баяр шуудхан анкета илгээгээд дэлгүүрийн захиралтай уулзж. Тэгсэн эмэгтэй хүнийг шөнийн ээлжинд авах боломжгүй гэж байснаа бүсгүй өөртөө тун ихтгэлтэй байгааг нь анзаараад дэлгүүрийн захирал за чамааг ажилуулъя гэд ажилд авч. За ингээд дэлгүүрт ажилд орсон найз нь уг дэлгүүрийн ажил ер нь бол ингээд тий өстой амархан штэ дэлгүүрт орчих юм бол бүх юмыг л одоо нэг хийгээд ахын байхгүй чи чинь баг амарж ийнэ гэж хэлсэн боловч үүндээ бодит байдал дээр тийм байсангүй шүнжэнгөө нойргүй ажиллахаар мэдээж ядран цэвэрлэгээ тооцоо хийх бараа өрөх бараа хүлээж авах тамхины үлдэгдлээ тоолох гэмтчлэн зөндөө ажилтаа болохоор энэ ажлыг санал болгосондоо найзгаа дотроо битүүхэн жоохон зүхэлжлээ. Муу зөөлөгч намайг ингээд ийм ажилд оруулчлаа гэдэг. Гэхдээ нөгөө талаараа лэдийн одоо ажилд орсон хүн чинь 7 хоногт 2 удаадаа нэм гараг даваа гарагт шөнийн ээлжинд хичээнгүйл ажиллаж эхэлж. За ингээд нэг нэм гарагт шөнийн ээлжинд ажиллаж ятал шөнийн 3-аас 4 цаг үед гаднаас хар өнгийн хосол өмссөн биерхүү өөрөөс нь за нэг 3 юм уу 4 насаар л ах гэмээр зал орж ирж. Арх нэлээд уусан бололтой бүсгүйн хажуугаар зүрхэд архины үнэр нь сэнх гээд айхтар хангалж. Яг өөрөөр хин нэгэн арх уучсан согтуу орж ирэх нь нэг ховор үзэгдэл бол биш л дээ. Яг энэ тэнд бол явж байгаа л харагддаг. Гэхдээ бүсгүйн ажилдаг дэлгүүр шөнөөр нөө үйлчлүүлэгч багтаа учраас үгүй ядаа согтуу ч гэсэндээ үйлчлүүлэгч орж ирсэнд хань татаад баярлж л дээ. За угаасаа сүүлийн 1 цагт ерөөсөө ямар ч зочин үйлчлүүлэгч орж ирээгүй юм байна. Тэгээ бүсгүй уйдсандаа дэлгүүрт байрлуулсан хамгаалтын толинд за энэ хамгаалтын толь гэдэг нь одоо манайхан ч гэсэн дэлгүүрт хардаг багт энэ бөөрөнхий хин нэгэн толь ингээд тавьсан байдаг шүү дээ хаан дээр. Тэр болохоор хин нэгэн хулгай хийхэд нь тэрийг ингээд харах үүднээс буюу ингээд хамгаалтын толь ингээд тавьсан байдаг. За тэгээ тэр толинд өнөө хэрэг ажиглаж л дээ. Одоо хийх юм байхгүй юм чинь шүнтэй үйлчлүүлэгч байхгүй. Тэгсэн хар ослолтой эр нэг лангууны урд очиод утсаар ярангаа нэлээн удаан зогсож бүсгүйн ажилдаг дэлгүүр айхтар том биш. За дээрэс нь үйлчлүүлэгч бага байсныг ч хэлэх үү. Нөгөө уцаар ярьж байгаа яриа нэлээд чанга сонсогчлээ. Тэгээ сонссон чинь дэжгүй яваад ирлээ. Зайлвал цаатгаж авч арч хүрээгүй хүн байсан штэ өгнө. Цаатсан чинь одоо хэцүү л байгаа хта гэд уцаар ярьж ээж. За ингээд бүсгүй таамаглаж хар хослолтой үүрээр арх уучсан. Бас яриаг сонсохноо яг л оршуулгын ёслолд орчход ирсэн бололтой байна гэж таамагсан юм. Тэгээ бүсгүй сүртэй зүйл бодлого үргэлжлүүлэн ажиллаа хийж. Гэхдээ сүүлдээ жаахан уур нь хурж эхэлж илдэхгүй ч ямар удаан юм сонгодгийм бэ. Гэс тооцоогоо хичүүл дараа дараагийн ажиллаа бас хиймээр байна шүү дээ.
Тэгж яснаа юм авалгүй нөгөө хүн чинь шууд гараа авцсан гинэ. Тэгээ дотроо үгүй зайлвал говьод алхаад байсан юм авах гэжсэн мартаад гараа авцсан болов. Бас эргээд ирж магадгүй юм да гэж бодоод хүлээсэн боловч нөгөө хар хослолтой залуу эргэж орж ирсэнгүй. За ингээд бүсгүй за ирэхгүй юм шиг өн ер нь хийх ёстой ажлаа хий даа гэд цаашаа хөргөгчний ард байх өрөө рүү орж. Ер нь иймэрхүү сүлжээ дэлгүүрүүдийн хөргөгчөнд уух зүйлийг нь ардаас нь хийдэг юм өрөө байдаг. Урдаас нь бол хийдэг гэсэн хөргөчийг нийлэхээр ардлаас нээждэг гэсэн. За тийшээ орж бүсгүйд одоо тэр нэг хөргөчний ардлын өрөөнд орох хүртэл бүсгүйд нэг тийм сонин нуруу хүүттэй алгам тэгээ шар ус басан мэдрэмж байнга төрдөг гэсэн гинэ. Тэгээ угаасаа хүүтэн хөлдөөгчний ардлын өрөө юм чинь дээж хүүтэн за тэгээ дээрэс нь орох болгоно л нэг юм нуруу хүүттэй алгам мэдрэмж төрдөг байсан учраас үгүй ядаж орохоос өмнө энергич болтгоо сэргээгээд байнга дуу сонсчод ордог гэсэн юм. За уг нь өрөөний хаалгыг дотроос нь нээх хэсэг байдаг боловч зарим дэлгүүрүүдэд дотроос нь нээх хэсэг байхгүй буюу зөвхөн гаднаас нь нээдэг хэсүүд байдаг гинэ. За харин өсгөн ажилдаг газрын захирал жаахан хувиа бодсон хүн байсных уу? Хөргөч дүүрэгтээ хаалгаа нээж орхивол хамаг хүүтэн агаар нь гарчин шүү. Чи заавал хаалгаа хаалттай бараануудаа өрөөрэй гэж хэлдэг байж. За гэвч өсгөө ганцаараа тэр өрөөнд төвжигдчихвэ ч гэдэг юм уу ерөн дээрээс нь хөвгөө байдаг ус учраас айсандаа дандаа тэр хаалгаа нээлттэй бараагаад үрдэг ус юм байна. За тэг ямар тач дэлгүүр нь их сургуулийн ойролцоо байрладаг учраас хөргөгчөнд байдаг арих ус гээд бүтээгдэхүүнүүд бараг байнга л маш хурдан дор зарагдаад дуусчихна. Тэг бүсгүй хийх ажил их байсан учраас дууссан бараагаа өрсөөр тун завгүй ажилтай. Гэхдээ завсраад нь хөргөгчний хаалгаар дэлгүүр дүүшлүүлэгч орж ирж байгаа хэсгийг байнга шалгаж ирсэн юм байна. Тэгсэн нэг харахны хар хосол өмссөн богино тайрмал үстэй эмэгтэй ороод ирсэн зогсож байж. Тэгвэл өрөөний хаалгыг нээлттэй орхисон учраас уг нь ямар нэгэн үйлчлүүлэгч орж ирсэн бол заавал хонх дуурах ёстой байсан ч хачирхалтай энэ удаад зочин орж ирсэн гэсэн ямар ч хонх дуурсангүй. Тэгээд бүсгүй би дуу тавьсан байсан болохоор сайн дуулдаг юм бах та. За. Тэгээд тооцоо хийгээ дуудвал гэс гүйж тооцоог нь хийтаа гэж бодож. За ингээд үргэлжлүүлэн ажиллаа хийж байгаад дахиад харсан өнөөх эмэгтэй лангуун дээрх бараг харсаар л зогссон юм байна. Ямар нэгэн үйлдэл хийхгүй зогсчихсон гэсэн. Тэгээ бүсгүй сүртэй зүйл бодсонгүй. За бодвол юу авахаа шийдэж байгаа юм байлгүй дээ гэж бодоод үргэлжлүүлэн ажиллаа хийж. Тэгээ дахиад харсан өнөөх эмэгтэй лангуун дээр өрөөтэй байгаа бараа руу гараа бүр сүулт ингээд толгоогоо тэр чигээр нь оруулсан. Үгүй яг л тийшээ ороод хэвтэх нүг л та харагцагнэ. Тэгээ бүсгүй юм хүн ч одоо яагаад юм бол доо согтуу байгаа юм бах та. Гэт ингээд шууд тэр нөгөө одоо агуулгын өрөөнөөс гараад ингээд оцсон чинь дэлгүүр ямар ч чимээгүй. Гэж ядаж өөрөөс нь гадна хүн байгаа юм чи ямар нэгэн чимээ дуултгуул гэсэн ямар ч чимээ энерг байсан юм байна. Тэгээ гайхаад өнөөх эмэгтэй зогсож байсан хэсэгт очтол хинч байсангүй. Оронд нь хідэн чипс газар унчихсан байгаа харагдчих. Үгүй юм унгаагаад байранд нь тавихаас залхуу хүрээ зүхтцсан юм байх та. Гэж одоо дэлгүүрийн толыг харсан ч хинч байсангүй. Ийм хурдан хугацаанд алга болно гэдэг бол байж боломгүй. Тэгээд үйлчлүүлэгч гарахад бас хонх дуурах ёстой. Гэтэл хонх ч гэсэн дуурсангүй. Бүсгүй угаасаа юм мэдэрдэг байсан учраас за энэ одоо хүн биш байсан юм бах та. За тэгтээ иймэрхүү зүйлд сүртэй анхаарат байх юм бол ерөн жоохон өгөөттэй гэдгийг мэддэг байсан учраас тоохгүй байхыг хичээгээд газар унсан чипсүүдийг аваад буцаад лангуун дээрээ тавьчаад за өнөөдөр ер нь нэг л нууруу хүүд даагаад онцгүй байна. Ажил өглөөний 8 цагаас тарах юм чинь үлдсэн ажлаа өглөөний 6 болохоор үргэлжлүүлээ хий гэж бодож. За ингээд лангууны ард утсаараа YouTube үзэнгээ бие даалтаа хараа сууж үйж. Тэгсэн гинтхэн хамгаалтын толинд хүн харагдсан гинэ. Тэгээ сайн харахнаа дэлгүүрийн буланд байдаг ATM-ний урд нэг настай эмэгтэй зогсож байгаа юм. Тэгээ бүсгүй энэ хүнийг ч бас орж ирэхэд нь хонх дуулдаагүй болохоор нь жоохон гайхажлээ. Гэхдээ би одоо бие даалтаа анхаарад энэ хонх дуурахыг сонсоогүй байх та. Гэхдээ тэгээ хаалганы хажуутай хонхыг одоо зүгээр хонхтой эвдэрсэн байх та гэд ингээд шалгасан юм байна. Хаалганы хажууд талд хонх дуурах хэсгийг ингээд ер нь бол хаалга руу харцааж хэлүүлж харж байсан гэсэн. Тэгсэн ямар ч асуудалгүй зүг зүгээр харагдсан гинэ. Гэхдээ сони юм да гэж бодоод эргээд харсан чинь түрүүхэн ATM-ний урд зогсож байсан эмэгтэй сургаггүй алга болсон байж. За хамтран ажиллаж танилцуулъя. Танилцуулаад үргэлжлүүлье. Амар амгалан аюулгүй орчин амгалан Резиденс. За тэр хүссэн цуг компани хэрэгжүүлж байгаа эрчим хүч дулааны хэмнэлттэй ногоон барилгын гэрчлэгээдээ 5 болог 15 давхар 375 айлын амгалан Резиденс хотгон нь 100% бүрэн зүтгэмэл төмөр бетон хийц металл фасад гал төсөртэй базилт хүрээнд дулаалгатайгаа за төв зам автобусны буудал сургууль цэцэрлэг худалдаа үйлчилгээний төвөгчдөг ойрхон ердөө 70-аас 300 метрийн зайд л арилж байгаа гэсэн. За мөн 2 насны ангилалтай тоглоомын талбай
ногоон байгууламж, дугуйн зогсоол, хөл өмгийн талбай, сагсан өмгийн талбай, автомашины дулаан зогсоол, альж талаараа галын машин орох зай, төлөвлөлттэй 24 цагийн нэгдсэн харуулах хамгаалалт зэрэг оршин суугчдынхаа эрүүл таатай нөхцөлд амьдрах боломжийг нь цогцоор төлөвлөсөн маа гэсэн үг. За 1-р эшний А5 блок нь улсын комиссийн акт гарсан нүүж ороход бэлэн байгаа. 2-р эшний А3 блок нь 3-р улирал ажлын явц нь 85% таагаа байна. Дулаанаа авчихсан дотор заслын ажил дээр явж байгаа, захиалга авч байгаа гэсэн үг. 3-р эшний А1, А2 блок нь 2026-ны 3-р улиралд ашиглалтанд орно. Урьдчилгаа одоо захиалга авч байгаа хне. Амгалан эдийн засгийн бүрэн ашиглалтанд орох хугацаа 2026-ны 4-р улиралд орох юм байна. За тэгэхээр эднийх нөгөө өрөөний сонголтуудын хувьд бол 70-118 м2 3 өрөө, 69-149 м2 3 өрөө, 62-194 м2 галтгоо тусдаа 2 өрөө, 46-17 46-117 м2 2 өрөө гэх мэтчлэн ер нь бол одоо нөгөө сүүлийн үеийн байрууд чинь галтгоо тусдаа хавлцсан байгаа шүү дээ. Тэгэхээр галтгоо нь бас тусдаа юм байлээ. Тэгээд 100% бэлэн төлөлтөөр төлж болох нь урьдчилгаа 30% төлөөд үлдэгдэл 70% дээрээ Худалдаа хөгжлийн банкны ногоон орон сууцны зээл за энэ маань сарын 135%. За жилийн болохоор 16.2%. За 20 хүртэлх жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой. За тэгээ гадаадд байгаа хүмүүс ч гэсэндээ зориулсан юм IELTS лизинг үйлчилгээ байгаа юм байна. Яг байна. За тэгэхээр гадаад байгаа монголчууд зориулсан IELTS орон сууцны лизинг үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Энэ нь та дэлхийн хаанаас IELTS цэгийн сайт руу хандаад ердөө 20% урьдчилгаа төлөөд байраа захиалаад үндсэн төлбөрөөр лизинг гэдэг бас бүрэн боломжтой гэсэн. Universcore лизинг холбогдохчны дугаар нь 72 тэгтэг 27 тэгтэг 72 тэгтэг 27 тэгтэг гэсэн дугаар байна. За сошиал хаягийн хувьд бол амгалан резиденс гэж хайхаар мэдээлэл гарч ирнэ. Хаяг байршлууд Баянзүх дүүргийн 8 дугаар хороо ботаникт Кембрижийн хөтөлбөртэй Улаанбаатар Эмпати сургуулийн Чанх хойнд байрлаж байгаа хэн. За утасны дугаар нь 95 тэг 7 77 33 95 тэг 7 77 33 гэсэн дугаар байна. Баярлалаа хамтран ажилласан Амар амгалан аюулгүй орчин амгалан резиденс байлаа. Баярлалаа. За ингээд түүх өргөжлүүлээ. За энэ удаа бүсгүй өөрөө орох гарах хаалхыг харж исэн учраас тэр эмэгтэй хаалгаар гараагүй гэдэг мэдээж ойлгомжтой байсан. Тэгээ бүсгүүд айх мэдрэмж ихээр турж яах юм мэдэрдэгч нэг төрлийн одоо нэг өдрийн дотор ийм олон зүйл харна гэдэг бол нэлээд одоо таагүй өдөр болж тасарагдчихлаа. За тэгээд их сургуулийнхаа найз руу мессеж өчөж чи унтаагүй байгаа бол дэлгүүрлэг хүрээд ирээч гэж. Гэхдээ ямар нэгэн сүнс харсан гэж бол хэлсэнгүү зүгээр согтуу хүмүүс орж хараад жоохон эвгүй айгаад байна чи хүрээд ирээч л гэсэн утгатай байсан юм байна. За гэвч найз нь одоо унтцсан байсан юм уу эсвэл тоглоом тоглоод харахгүй байсан юм уу бүү мэд мессеж юусаа харахгүй хэвэр байж л тээ. Тэгээ бүсгүй айсан сэтгэлээ тайвшруулах санаатай. За ингээд сууж ахаар гарч тамхилээ. Ядаж дэлгүүрийн гадаа жаал зогсож толгоогоос иргээ. Өнөөдөр дэлгүүр нэг л онцгүй байна гэж бодоод гадагшаа гарч. Дэлгүүрийн үүдэнд сууж хооллох хэсэг байдаг. За тэр хооллох хэсэгт дүрмт хувцсуулах нөгөө хантааза тааш тавьчихад тамхиа татангаа амарч сууж. Тэгсэн гинтгэн дахиад нуруу хүүт даалган мэдрэмж төрж. Гайхаад эргээд харсан дэлгүүрийн шилэн хаалгаар кассны урд хин нэгэн зогсоод өөрийг нь хүлээж гаргацсан. Тэгээ бүсгүйн ажилдаг дэлгүүр орж гарах нэг л хаалгатай. Гэтэл дэлгүүрийн урд хаалганы урд байгаа хэсэг гэсэн үг шүү дээ. Бүсгүй сууж байгаа. Тэгсэн чинь одоо тэр хаалгаар хинч орж байгаагүй байтал дотор нь хүн кассны өмнө зогсож байгаа гэдэг бол байж боломгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүн дэлгүүрлээ одоо яаж орсон байж болох вэ? За ямар тач түрүүнээс хойш хэд удаа болж өгөхгүй зүйл гарч ирсэн учраас кассны өмнө зогсох хүнийг за ер нь сүнсч үж магадгүй ах гэж бодож. Хэрвээ амьд хүн бол хүлээж ядаад гадаа суугаа өөрийнх нь дуудаад тэ тооцоогоо хиймээр байна гэж дуудах байх гэж бодоод тэгээд за хэрвээ эсвэл магадгүй энэ хүн хүлээж тэсэхгүй бол тэ цагийн ажилтан хаана байгаа болоо гэд гарах за эсвэл бүр юм бараа авахгүй тэр чигээр явчих магадгүй ер нь л дотгошоо ормооргүйсэн учраас гадаа бодож суусан юм. Тэгсэн кассны урд зогсох хэрэг өөрийг нь хайсан ямар ч шинж байхгүй кассны цаана байх тамхиг ширтээд л зогсоодсан гинэ. Тэгээ бүсгүй энэ хүн яавч амьд хүн биш гэдэгт сүултээ итгэлтэй болж ирж. Учир нь бүхэл бүтэн 5 минутын турш өнөөхөр ямар ч хөдөлгөөн хийхгүй л зогсоод байж. Солонгосчууд чинь их яар уулсан шүү дээ тийм. Тэгэхээр ийм аажуу тайван зогсно гэдэг бол бараг л худлаа. Одоо нэг кафе ороод юм захиалгаж гисэн даард баг ингээл санаа алдаа зогсож байдаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр за энэ бол яалтчгүй нэрхтээ сүнс юм байна гэдэгт итгэлтэй болсон. Тэгээ босоод дэлгүүрээсээ дахиад жаахан холдсон юм байна. За гэхдээ дэлгүүрээс бас нэлээд холдож болохгүй л дээ. Яа тэгэхээр гэрээн дээр нь дэлгүүрээ одоо эзэнгүү орхиж болохгүй гэсэн юм заалт малт байдаг бас учраас тэгээ дээрэс нь одоо хаалгын түгжээ өөрт нь байгаагүй 8 цагаас ээлжийн ажилтны ирэх үед л тэр ажилтан эргүүлээ хүлээгээд авна. Хааж явах бол өөрт нь явж боломж байгаагүй юм байна. Тэгээ энэ хар шөнөөр одоо би 9 бүс юм хараад байна. Захирлаа авраач туслаач гэж орилж одоо залгалтай ээж гэд. За ингээд яхаа мэдхгүй зогсож байтал хин нэгэн дэлгүүрийн хаалгыг нэг хонх тачигнаад
орой авчих шиг болсон гинэ. Тэгээ юу илээгээд хартал бүр төрөнд ч одоо нэг түүхийн эхлэлд хар хослолтой залуу дэлгүүрт ирээд тэгээ зүгээр л ангуун дээр уцаар ярьж агаад тэгээ буцаагаар авцсан шилжчихсэн шүү дээ. Тэгсэн тэр хэр дахиад орчиж байгаа харагдсан юм байна. Бүсгүй үгүй энэ залууч үнэхээр сахиусан тэнгэр бололтой намайг аварлаа гэж бодож. Яагаад тэгэхээр дэлгүүрт орохоос айгаадсэн шүү дээ. Тэгээд түрүү юм авсангүй гарлаа гэж муухай модоодсэнд өөрийгөө буруутгаж за энэ залууч стол нэрээ буянтай залуу юм байна гэд. За ингээд хар хослолтой эрийг дотогш орсны дараа бүсгүй зоргоо чангалаад касны тишээ харсан юм байна. Тэгсэн нөгөө түрүү зогсож байсан эрд дахиад л ор сургуу алхуулсан байна. Хар хослолтой эрийг амьд хүн гэдэгт итгэлтэй байсан учраас ардаас нь дагаад дэлгүүрлөг орж. Тэгээд тооцоог нь хийх хэрэгтэй гэж бодоод касны ард очиж л дээ. Тэгээд дээрэс нь айцаа хөөж энэ эртээ нэг жоохон яриа өрнүүлээч гэж бодсон юм байна. За ингээд өнөөх хар хослолтой эрд дэлгүүр рүү орсноо лангуунуудыг сүлжин хид хид эргэлдэж байснаа гартаа нэг вакуус бариад кас руу хүрээд ирж. Царайг нь харах нэ их л ядарсан бололтой харагдаж нүдээ хүртэл баг унтаага байгаа болов гэлтэй нилээ юм аниулцсан баг нэг хагас нээсэн байдалтай гэдэг шиг яг тийм байдалтай байсан юм байна. Тэгээд ийм ядарсан хүнтэй яриа өдгөн цаашаа за юу нэг яс яриа тооцоог нь бодоод л явуулаад л гэж бодсон юм байна. Уг нь энэ үйлчлүүлэгч дэлгүүрээр орж ирээд гарснаас хойш ерөөсөө нэг л цаг өнгөрсөн. Тэгээд түрүүн уцаар ярьж байгааг сонсоход нэг 20 гаруй насны тий нэг 23 4-тэй болов гэмээр залуу байсан. Хоолоо налыг сонсогч байсан. Тэгсэн касн дээр ирээд тамхины нэр хэлээд за тэр тамхи гэд хэлсэн чинь хоолойг сонсон чинь яг юм настай өвгөний хоолой бол өөрчлөгдсөн байсан гинэ. Тэгээ эхэндээ бүсгүй буруу сонсон байх гэж бодож тэгээд лавлаад асуусан юм байна. Уучлаарай та ямар тамхи гэсэн бэ? Тэгсэн дахиад л нэлээ настай хүний баяргал хоолоогоор хариулсан гинэ. Яг нэг цагийн дотор за энэ залуу караоке ороод тэ хоолоогоос хөдөл дуусан байж болох. Гэхдээ тэглээгээд ингэж бүр настай хүний хоолой шиг өөрчлөлтөн гэж байж болно шүү дээ. Тэгээ бүсгүйч өөрөөс нь ихтэл нэг 2-3 насаар л ах болов гэмээр нэх настай хүн бол биш шүү дээ. Тэгсэн чинь тэр харилцаан ч гэсэндээ настай хүн шиг нэлээ юм бүдүүлэг аашлаадсан гэнэ. Дүү хүнтэйгээ харьцаж байгаа юм шиг чи ингэ тэг гэд. Тэгээ эргэж хараад авах гээд нөө тамхиг нь авах гэжсэн чинь артаас нэг юм нуруу хөт даалган мэдрэмж дахиад төрсөн юм байна. Тэгээ энэ бүсгүй ч гэсэндээ өөртөө жоохон тааг барьцаадсан учраас нөгөө тамхиг нь авч өгтөө ч гэсэндээ тийм сайхан таатай харьцаагүй юм байна л да. За энийг за энэ юм уу гэл ингээл иймэрхүү байдлаар харьцсан. Тэгсэн чинь нөгөө залуу ч гэсэн уур нь хүрсэн бололтой. Нөгөө тамхи авах гээд ингээ эргээ харсан чинь ард нь нэгэд шулганаад эхэлсэн гэнэ аманда. Тэгээ яриаг нь сонсох нэ. Жаах юм байж мозол босгоч. Эцэгээсээ юу сурсан болохоор юм болчдөг байна. Иймэрхүү новшнууд хөөхттэй болоод тэр зулцсган ч гэсэндээ адилхан юм болно. Муу ялцарч өгмөр яхаа гуйлах чи иймэрхүү юмнуудын нүдийг нь ухаад тариан талбайд бордоо болгож цацах хэрэгтэй гэх мэтчлэн бүр үнэхээр аимшигтай юм хараалын үгнүүдийг урсгаж эхэлсэн гинэ. За тэгээ битүү хараалын үг урсгаад нөгөө бүсгүүч гэсэндээ айгаад яана энэ хүнчүүд эргээд харуул баг намайг цохиод авчих үү гэж айгаад баг амьсгал авахгүйгээр нөгөө дуржигнуулаад ардаас нь яриад суучаас тамхиг нь өөрөөс нь асуухгүйгээр олох санаатай зогсож агаад за ингээд энэ нэгдүгээр хэсэг маань энд дуусч байна. Яас эвгүй юм бэ? Нач хүн мөн үү биш үү гэдэг нь хүртэл мэдэгдэхгүй тийм байна. За баярлалаа энэ түргээ нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Чанцан амын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Mobicom шагналтай код урамшуулал мөн амар амгалан аюулгүй орчин амгалан резиденциала. Урагшлуулан томчуудын шууд нэвтрүүлгээ хүлээн аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа.